Шүн дундын яриа, цоошин цуврал. Заяавцхан бамбарнууд минь. Манайхан хэддийн харцсан байгаа байлгүй дээ, тий. Тороника сууг маань хэдхэн хоногийн өмнө 200,000 саб хүрсэн байт юм а гэж. Харин 200k сабынхаа баяраар Торон 2 зүйл бэлтгэсэн байгаа шүү. За. Эхнийх нь бол мэдээж special кино тун удахгүй. Харин хоёр дахь бэлэг бол аимшигын болсон бодит түүхүүдийг хамтдаа сууж байгаад ярилцдаг Солонгосын алдарт Shinya Kitami буюу англиар бол Midnight Horror Story нэвтрүүлгийг шүн дундын яриа нэртэйгээр цуврал олгон оруулахаар шүү. За. Энэ нэвтрүүлэг нь айл 2021 оноос эхэлсэн ба одоогоор 6 дахь сизон гарч байгаа. Өмнөд Солонгос улсын аимшигын төрөлдөө нэлээд дээгүүрт бичигддэг алдартай нэвтрүүлэг ба тогтмол 4-5 панелисттэй явдаг байгаа. Нэвтрүүлгийнхаа дугаар болгон дээр 1-2 сонирхолтой зочид урьж оролцуулдагаас гадна 2-3 бодит болсон аимшигын түүхүүдийг хуваалцдаг гэсэн үг. Зарим дугаарт нь бүр алдартай K-pop айдлууд хүртэл оролцдог гэж бодчих. Яг тэгэхээр маш энгийнээр хэлбэл Тороника сууг нь 3 төрлийн контенттэй болж байгаа гэсэн үг. Нэгт энгийн аимшигын кинонууд. Хоёрт хар цуврал нэртэй аимшигын кинон дотроо нэлээд хүнд төрлийн үзэхэд хэцүүхэн дүү гажигдуу кинонууд. Харин 200,000 саб хүрээд шинээр нэмэгдэж буй сүүлийн контент төрөл бол иймэрхүү аимшигын бодит болсон түүхийг суугаад ярилцдаг төрөл болох шүн дундын яриа. Манай бамбарнууд гэрээ цэвэрлэж байхдаа, ажиллаа хийж байхдаа, унтах гэж байхдаа хүртэл заавал нэг тийм юм үзэх хэрэггүй сонсож болдог шин төрлийн контент гэж ойлгож болно. Яг тэгээ тайлбараа энэ түргээ зогсоогоод цоошин шүн дундын яриа контентийнхоо хамгийн ихний дугаар руугаа орцгоё. Мэдээж манайхан сурсан ёсороо бичлэгээ дуустал нь үзээд хэрэг таалагдсанаа 1-10 оноогоор дүгнээд заавал доор комментаар бичээрэй. За. Үндсэн хөтлөгчдийн нэг болох Ким Сук шүн дундын ярианд тавтай морил хэмээн хэлж буугаар энэхүү дугаар маань эхэлдэг. Үндсэн хөтлөгч болон панелистуудын хажууд ширээн дээр хоосон хоёр суудал харагдах ба удалгүй энэ дугаарын хоёр зочин нь орж ирэх нь тэр. Эхний зочин бол Солонгос Канада уран бүтээлч болох Idol Jong Somi. Дараагийн зочин бол Солонгосын алдарт комедиан Yu Byung-jae. Үндсэн хоёр зочноос гадна энэ нэвтрүүлгийг онлайнаар нь үзэж буй 44 харанхуйн сүнс буюу 44 үзэгчтэйгээр энэ удаагийн дугаар явагдана. Хоёр зочин студид орж ирснээр за хинэн түүхээ ярьж эхлэх үү гэхэд хөтлөгч Ким Сук түр байж байгаарай. Эхлээд нэвтрүүлгийн зүгээс нэг түүх бэлдсэн байгаа. Тэрийг үзчихээд зочдынхоо түүх рүү оръё гэснээр энэхүү Shinya Kitami нэвтрүүлгийн ерөнхий найруулагчийн таньдаг хүнд болсон гих нэгэн түүхээс энэ удаагийн дугаар эхэлдэг. Эхний түүх Үүр шөнийн сүнс. Гаи нэртэй бүсгүй амьдарч буй байрны коридорт нь элдв зүйлс сонсогдоод салахгүй сүүлдээ бүр лайчсан сууж байхад ашгүй хамт ажилладаг найз нь гэрт нь орж ирснээр шууд л хамтдаа нэгэн бөөдөр очих оруулдаг. Нөгөө бөөдөрөө дөнгөж очтол бөөн энэ Гаин руу харснаа би чамд наад байрлууга битгий ор гэж бүр анхнаас чинь хэлсэн биз дээ хэмээн хэлдэг. Учир нь айл 4 сарын өмнө мань хоёр яг энэ бөөдөрөө ирээд найз залуу нь баяж болов уу энтэр гэсэн элдв балаа зүйл асууж байгаад энэ түүхийн гол эзэн болох энэ Гаин би удахгүй нэг байр нь чинээр орж байгаамаа. Тэр газар руу нөөвөл юмс одоогийнхоосоо дээрдэх болов уу хэмээн асуухад бөөн юу ч гэсэн хараатхыг хаяга наана бичээдх хэмээн цаасан дээр шинэхэн орох гэж буй байрных нь хаягийг бичүүлж авсан байдаг. Гаин ч хаягаа цаасан дээр бичээд өгтөл өнөөх бөөн бөөгийн эд хэрэгслээ жаал тачигнуулж байснаа шууд л өдөөс нь болохгүй юу. Бити тийшээ нүүж ор гэхэд Гаин бүсгүйч юу вэ дараа 7 хоногт би орно штэ хэдийнэ барьцаа болгоод 2 сая вон өгчихсөн байгаа ш хэмээн хэлсэн байдаг. Гэтэл өнөөх бөөгийнх нь үдэн цагаанаараа эргэлдэж байснаа яг л дотор нь элдв зүйлс орчихсан мэт болон орилон би болохгүй гэж хэлээд байгаа юм биш үү. Шүн үүрээр элдв муу муухай зүйлс цуглардаг газар байна. Хүмүүс үхдэг газар байна хэмээн их сонин зүйлсийг хэлсэн байдаг. Гаин бүсгүйч хамаг барьцаа энтрээ өгчихсөн өөр аргагүй болохоор за гайгүй байлгүй дээ гэсээр дараа 7 хоногт нь өнөөх байрандаа орсон ба уг байр нь доод давхартаа караокетэй нэг давхартаа хоолны газартай энгийн л нэг байшин байсан байдаг. Найз залуутайгаа ачаануудаа өргөөд ортол хаанаас юу гэдг нь мэдэгдэхгүй өмнө нь огт үнэрлэж байгаагүй нэг тийм муудаад илжирч гисэн гэмээр их л муухай үнэртэж эхэлдэг. За ингээд байрандаа дөнгөж ороод найз залуугаа явуулчихад юмнуудаа цэгцэлж байхад гинтэл хаалгыг
нэгэн тогших чимээ гарахад очоод онгойлго бол өнөөх бөө их л сандарчихсан орж ирээд би нөгөө 50 сууж чадахгүй нэ. Би ядаж ганц нэг зүйл хийгээтгэе. Нэх удахгүй хэмээн хэлээд баараг л дайрчих шахам гэрлүүн яваад ордог. Бөөн л арцгууж асаад шинхэн түрээслэж буй байрных нь булан бүрээр явж цэвэрлэгээ маягийн юм хийснэ. Яг гарахтаа намайг сайн сонсч бай. Чи юу ч харсан бай, юу ч сонссон бай, хизээч хаалгаа хин нэг нь тайлж өгч болохгүй шүү заа юу. Хэмээн баараг сануулга маягийн юм хэлснэ яваад өгчгөн тэр. Эхний шүнч болж Мангаин унтаж байхад яг шөнийн 2 цагийн үед гинтэл хин нэгэн юм цохиж нүдэж байгаа мэтэл гэх чимээ араасаа гарч эхлэх ба мань нөхөрч энэ чимээ доод Б1 давхрын Караканаас юм байх та хэмээн бодон нэг юм бодлохгүй унтаад өгсөн тэр. Маргааш нь ч бол шинхэн гэрийнхаа ойролцоох нэг жижиг дэлгүүрт юм авахаар ортол өчигдөр давхарт нь харагдсан залуу зөрөөд гарч харагдана. Юм авчгаа тооцоогоо төлөхөөр очтол хоёр их сууж байх ба энэ чинь харагдаагүй охин байх чинь шинээр ирсэн үү гэхэд Мангаин тийм ээ тэнд байгаа нөгөө доороо Караката байранд ирсэн хэмээн хариу хэлдэг. Гэтэл хоёр ихч гинтэл сонирн босноо нөгөө хүмүүс шүндөлөөр сонин зүйл сонсогдоод байдаг гэдэг байр уу? Чи яаж юм дайжгүй юу? Хэмээн сонин зүйлсийг яриад эхлэх ба Мангаин ч тооцоогоо төлчгөөд гараад явж байтал араас нь нэг ихч нь бүр гарч ирснээр давс цацах гэж байснаа Гаиныг харснаа бандсан уу гэлтэл буцаад орчихдог. Мэдээж Мангаин ч бүр шокроод л үлддэг. Нүүж орсон 2 дахь өдрийн оройч болж угаасан хувц сунараа янзлангаа найзтайгаа утсаар яриад байж байхад гинтэл коридорт нь өсгийтэй гуталтай хүний алхаж буй чимээ яг л нэг хэмнэлээр гарах ба Мангаин гайхаад хаалгаа онгойлготол тог нь маслаж байснаа гівгэнэт нэг тийм сонир хүйтэн салхи шиг зүйлс яг хажуугаар нь зөрөөд гэрт нь орж байгаа юм шиг л мэдрэгддэг. Усанд орж байхад нь хүртэл сонин жихүүд сүргэм чимээ сонсогдоод л байдаг. Маргааш нь ажил дээр нөгөө найзтайгаа энэ нүүж орсон шинэ байр нэг л биш байна. Шүн оройгоор элдв зүйл сонсогдоод тасрахгүй юм хэмээн хэлэхэд найз нь наа чин сүнс юм болов уу энтергээ жаал тоглож байснаа. Чи нэрээ эргэн тойрныхоо хүмүүсээс асуугаад үзэлтэй ядаж хажуу байлаасаа. Хэрвээ бүгд адилхан сонсоод байгаа бол ёстой тэр доод хадаа чинь Карака байх. Харин чи ганцаараа сонсоод байвал ёстой л тэр сүнс чөтгөр гих чинь байж магадгүй л гэх тэр. Мангаин ч найзынхаа хэлсний дагуу оройн гэртээ харахтаа хажууд хөрш 203 тоотын хаалганы урд нь очоод яг тогших гэж байтал шууд гэрэл нь асчихдаг. Мань хүн ч нийгэлж ирэхэд тогшиж чадлахгүй шууд гэрлүүгээ ороод унтаж байтал ахаад яг шөнийн 2 цагт нэг нүдээ нээгээд хартал өрөөнд дотор нь ийм эвгүй нүдтэй алах барьсан нөхөр шууд л өөрлөнд дайрч байна гэхэд ашгүй нь зүүд байсан л болж таардаг. Цочин сэрээд байж байхад гинэт хажуу хайлаас нь буюу ханныхын цаанаас эвгүй юм нүдэж буй мчимээ гарах ба гайхаад ханандаа чихээ нагаад сонсож байтал түрүүний эвгүй хүн шууд хаалгыг нь татаж орж ирээд манай Гаиныг алхаар зохин алж байна хэмээн ахин нэг удаа зүүдлэн сэрснээр ашгүй нэг хэцүүхэн зүүдтэй шүнийг даван өглөө болгож чаддаг. Олигтой нойрч авч чадаагүй Гаин ажилдаа явчихад өчигдрийн хотоо аль нь зүүд аль нь жинхэнэ юм бол эсвэл хоёулаа зүүд юм болов уу хэмээн элдвийг бодсоор гэртээ иртэл байрных нь гадаа бөөн л цагтаа сэргийлэх болчихсон байдаг. Мангаин ч юу болоод байгааг ойлгохгүй байр руугаа явж ороод асуутал яг хажууд хөрш болох өнөө 203 тоотын хаалгыг нь битүүмжилчихсэн байх ба цагдаа нь ямар ч мэдээлэл өгөлгүй та гэртээ зүгээр ороод байжээ гэд баарг л хөөгөөд оруулчихдаг. Бүр л гайхан гэртээ дөнгөж ортол өнөөх найз нь залгаснаа чи сонссон уу? Газ телевизээ асаагаад үзтээ. Газ телевизээ асаа хэмээн ахин дахин хэлээд байхлаар нь телевизээ асаагаад үзтэл яаралтай мэдээгээр шинжүүн тойргийн хажууд байрлах байранд амьдардаг байсан цуврал алуурчин болох юу юнчолыг дөнгөж саяхан цагдаагийн албан хаагч нар баривчлалаа. Тэрээр дандаа 20-од насны залуухан эмэгтэйчүүдийг болон хөрөнгө мөнгөтэй настай эмэгтэйчүүдийг өөрийн хохирогчоо болгодог байсан нь тогтоогдсон ба зарим залуухан эмэгтэйчүүдийг өөрийн гэртээ дуудаж авчирж байгаад алдаг байж. Алсан бүх хүмүүсээ гэрийнхаа нойлын өрөөнд оруулан мөчөлж тастаа тэрийг уутанд хийгээд гаргаж хайдаг байсныг олж илрүүллээ. Хэмээ мэдээ явж байх ба мэдээж л энэ нь Мангаины ганцхан ханны цаана амьдардаг өмнө нь бүр анх нүүж ирж байхдаа нэг таарсан. Мөн нүүж ирснийхаа дараа дэлгүүр ороход хальт таарсан өнөөх залуу л болж таардаг. Тэр шөнөөр гээ сонсогдоод байдаг байсан нь мань алуурчин алсан хүмүүсээ тасдахын тулд алхаараа нүдэж байсан чимээ ба эмэгтэй хүний өсгийтэй гутлын
гэх чимээ нь мань алуурчин залуугийн дуудсан эмэгтэйчүүдийн хөлийн чимээ л болж таардаг. Энэ Гаин гэх эмэгтэй нь мэдээж энэ нэвтрүүлгийн ерөнхий найруулагчийн таньдаг хүн байсан болохоор өөрийнх нь зөвшөөрлийг авч байгаад нэрийг нь солиод нэвтрүүлгийн зүгээс өөр жүжигчид тоглуулж байгаад энэ нэвтрүүлэгт дүрсжүүлэн оруулсан л болж таардаг. Энэ аимшигт хэрэг нь тухайн үедээ Солонгосыг нэлээд айдас давтуулж байсан ба энэ алуурчин юу чолыг нь одоо бараг мэдэхгүй хүн байхгүй л гэн. Тэрээр 2003 оны 9 сараас 2004 оны 7 сар хүртэл жилч үрэхгүй хугацаанд 20 хүн алсан нь илэрсэн ба алсан бүх хүмүүсээ мөчлөөд ууланд аваачиж хол зайтай болдог байсан нь тогтоогдсон гэн. Цуврал алуурчны өөрийнх нь өгсөн ярианд би энэ эмэгтэйчүүдийг л алаад байгаа нь зүгээр нэг тохиолдол биш. Муусан баячуу төлөөсөө төлөх ёстой хэмээн нэг тийм сонин зүйлийг хэлсэн байдаг. Алуурчин залуугийн амьдардаг байсан гэр болох тэр 203 тоот руу орон сурвалждаг гэсэн дүрс нь байдаг ба гэр нь их л зэвэрхэн тэгээд бүрч болоогүй мань цуврал алуурчин зураг зурах, шүлэг бичих хоббитой ер нь л нэлээд урлагийн мэдрэмж чадвартай хүн байсан л болж таардаг. Цагдаа нарт баригдсныхаа дараагаар бүр зүхтаад өөрийн ээж болон эгчийг гэрээ буюу хэргийн газараа цэвэрлүүлэхээр дуудсан байсан ч ашгүй цагдаа нар амжирж ирж баривчлаад мөн аллахын гол зэвсгийг нь олсон байдаг. Гол зэвсэг нь бариулыг нь тайраад богинохон болгочихсон том алах байсан ба яагаад ингэж богинохон болгосон гэсэн чинь нэгдүгээрт үүрдэг цүнхэндээ багтаах гэж, хоёрт гартаа бариад саваад хүн зохиход илүү хүчтэй очдог хэмээн балиар хэрцгий зүйлсийг хэлсэн байдаг. Зөвхөн энэ түүхийн эзэн болох тэр Гаины амьдарч байсан тэр байрнаас л гэхэд бүхэл бүтэн 11 хүн алсан гэдэг ба одоогоор нийт олдсон цогцсон 20 гэдэг хэдий ч үүнээс олонч байж магадгүй л гэдэг. Яа бас л эвгүй түүх байгааз. Гаин бүсгүй нөгөө хаалгыг нь тогшиж юм асуух гэж байгаа болцсон шүү дээ тий. Хэрвээ болоогүй хаалгыг нь тогшсон бол үдэд баарг л амьд байхааргүй юм шиг тий. Хөтлөгч за одоо хин түүхээ ярих уу гэхэд комедиан юу бунжээ би хэмээн хэлснээр дараагийн түүх эхэлнэ. Гиснээс манайхан энэ шүн дундын яриа нэртэй шинэ төрлийн контент мань ямар хуу байна гэдгээ доор комментээр заавал бичээрэй. За шинэ контент болохоор цаадах чинь комментуудаа уншиж байгаа засаж сайжруулах зүйлсээ хийгээд явах юм шүү. Бас энэ Facebook пэйж болон Instagram хаягаа дагахаа мартва. Дараагийн бичлэг контентууд хизээ орох, юу орох гэх мэт бүхий л булгана мэдээгээ Facebook пэйж болон Instagram дээр оруулаад явж байгаа шүү. За яг буцаад бичлэгтээ орцгоё. 2 дугаар түүх Хармаа өрөөний залуу. Энэхүү түүх нь дуу нэртэй залуу өөр тохиолдсон түүхээ явуулсан ба 13 жилийн өмнө ахлах сургуульд сурч байх үед нь тохиолдсон явдал гэдэг. Ээж аваасаа холдон тустай амьдрахаар болсон тул түрээс багтаагаар нь сургуультайгаа ойрхон өрөөгөөр нь өөр хүмүүс түрээсэлдэг нэгэн байр нь жижигхэн Хармаа өрөө түрээсэлж амьдрахаар болсон ба хажуу өрөөнд нь ахлах сургуулийн төгсөх ангийн Ким Жинчүүл нэртэй залуу түрээслэн орсон байдаг. Тэр хажуу өрөөнийх нь Жинчүүл нэртэй залуу нь бүр нүүр амаа их л торддог, байнгын л тос түрх. Нүүрэндээ BB крем хүртэл түрхдэг. Бүрч болоогүй өрөөнд дүүрэн гадны улсын их л ховор нандин чихэр шоколадаар дүүрэн байдаг байсан л гэн. Мань дуунч тэр чихрүүдээс нь байнга л авч иддэг байсан ба өрөөнд дандаа л гой сайхан үнэртдэг мөн ёстой л нэг чихэр шоколадны дэлгүүршгэл байсан хэмээн хэлсэн байдаг. Төд удалгүй тэр Жинчүүл нь сургуулийнхаа хажууд сургуулийн нэг охинтой үерхэж эхэлсэн гэдэг ба хамгийн эвгүй нь тэр охины ээж нь бөө. Тэгээд тэр охин нь сүнс хардаг энэ төр гэсэн цуу яриа зөндөөл явдаг байсан гэн. Нэг өдөр тэр Жинчүүл нь ангийнхантайгаа аяллаар явах байсан чинь гинтэл шүн дөлөөр найз охин нь орж ирснээ шууд чи маргааш явж болохгүй, маргааш чи эндээс гарч болохгүй хэмээн ямар ч шалтгаангүй дайрсаар байгаад аялалд нь явуулаагүй үлдээсэн байдаг. Бүрч болоогүй Жинчүүлийн төрсөн өдрөө найз охин нь бэлэг өглөө гэсэн чинь би нөгөө энийг чиний төлөө л өгч байгаа юм шүү гэд өгсөн бэлэг нь дээрээ бөөн бичээстэй сахиусл болж таардаг. Энэ өдрөөс хойш мань Жинчүүл чи ёстой балаа сонин гажиг охин бэ энтэр гэсээр байгаад шууд найз охиноосоо салсан ба өнөөх охин нь байшингийнх нь гадаа ирчихсэн хаалгаа онгойлголтоо хөө Жинчүүлээ хэмээн орилон хаалгыг нь балбаж байснаа гинтэл чи үнэхээр надаас салмаар байна уу те надгүй бол сайхан амьдарч чадах юм шиг байна уу те гиснээл нэг тийм сонин шившлэг шиг зүйл уншаад эхлэхэн тэр. 그 여자친구는 계속해서 진철이 형이 먹고 절대로 네가 나랑 헤어지고 잘 살 수 있을?
Маргааш нь дүүн жинчүүлийн чихрүүдээс нь бас л идэх гээд өрөөнд нь ортол өнөөх гоё үнэртэй байдаг өрөөнд бүр нэг балиар үнэртэй болчихсон. Тэгснээ мань жинчүүл бүр ямар цүрсүлтгүү царайлчихсан хүнжилт ороо гөлийгөөд лэвтж байхан тэр. Зүгээр нэг салсны дараагийн хямрал юм уу гэтэл нэг өдөр жинчүүл бүр харанхуй шөнөөр гадаа хашаанда нүдэн цагаанаараа эргэлчихсэн. Амандаа ойлгомжгүй зүйлс бовтнаад яг л нэг ховстуулчихсан мэт доороо тойроод л эргэлдээд байдаг. Хамгийн сонин нь маргааш нь юу ч сандаггүй. Үүнийг нь харсан манай дүүн байрныхаа эзэнт хэлснээр байрны эзэн ч яаралтай нэгэн мундаг ламыг гэртээ залсан ба лам нь гэрт орж ирэхэд өнөөх жинчүүл бас л өмнөх шөнөг шиг доороо эргэлдээд л байж байдаг. Лам нь нэг л зүйл биш байна гэдгийг шууд анзааран чи яг хин юм хурдан хариул хийм чи гэхэд доороо эргэлдэж байсан жинчүүл гинэт зогсноо муухай инэн их сонин бүр яг 80 настай гэмээр хөгшин эмэгтэй хүний хоолоогоор би эмээ шигч настай хүн байна хэмээн хэлдэг. Тэгснээ яг л нэрээ бүр 80 настай эмгэн шиг царайтай болон шууд лам руу дайрч эхлэхэд ламтай хамт ирсэн туслахууд нь нийлж газар унгаан дарж аваад ламч уншлахуудаа уншин улаан шош цацсаар байгаад ашгүй нэг дотор нь орчихсон байсан хөгшин хүний сүнсийг гаргаж авч чаддаг. Ашгүй ингэж нэг доторх муухай зүйлийг нь гаргахад жинчүүл бүр огт юу ч болоогүй мэт маш хурдан биеийг идгсэн гэдэг. Үүнээс хойш хэд хоногийн дараа манай дүүн сургууль дээр нэг залуутай маргалдаад бүр зодолцоход ирсэн ба жинчүүлийн өрөөнд ороод аха ёстой балаа өдөр байлаа шүү. Танаар юу байна да? Гэтэл жинчүүл толь руугаа харчихсан юу ч дууралгүй гөлөрч байснаа. Гинтэл яг бүр бага ангийн жоохоо охин шиг хоолоогоор яасан хин нэг үзэн ядаад байгаа мó? Нэрийг нь хэлчих. Би хэдийн хэсэг болохоо тастаад өгье. Чиний өмнөөс алаад өгье. Яасан бэ? Хүсэхгүй байгаа мó? Хэмээн хэлэн ахаад муухай инээж эхлэхэд манай дүүн шууд өрөөнөөс цухтаж гараад байрны эзэн дээр очиод хэлсэн байдаг. Байрны эзэн ч өнөөх ламаа ахин гэртээ залсан ба ламыг орж ирэхэд өнөөх жинчүүл яг л бүр сахилахгүй жоохон өгчөг бөөдөн дээр суучихсан. Шоколад идэнгээ яасан нөгөө эмэгнийг хайгаа юу? Би байна штэ. Эмгэн чинь л байна штэ. Химэн бүр тоглоом давхуу хийж байгаа юм шиг л инээд алдаад л байсан гэдэг. Өнөөх ламч мань идэд дотор нь 2 сүнс байсан юм байна. Бүр хүчтэй зан үйл хэрэгтэй боллоо. Би юмаа бэлдээд хэд хоногоос ахаад ирж зан үйл хий хэмээн хэлээд явсан ба маргааш нь гинтэл өнөөх жинчүүл шууд өрөөгөө цэмцээтэл цэвэрснээ. Энэ байрнаасаа ч гараад сургуулаасаа ч гараад өөрийнхөө гэрлүү явсан байдаг. Ламч хэд хоногийн дараа ирээд жинчүүлийн байсан өрөөнд ороод эргэн тойрныг нь ажиж байснаа. Тэр найз охинтой байсан юм байна штэ тэ гэхэд манай дүүн тийм ээ нэг тийм сонин гажиг охин байсан хэмээн хэлэх ба лам мо тэнэг зөлгнүүд туслах гээд ирсэн үнийг хөөгөөд явуулж л байдаг. Хэмээн хэлснээр хэдүүлээ яг юу болсон тухай одоо л нэг ойлгож авна. Яг үнэндээ тэр сүнс хардаг бөө хүний охин гэгдэх тэр найз охин нь энгийн үнээс илүүтэйгээр юм мэдэрдэг чадвартай байсан. Мөн өнөөх жинчүүлийг дотор нь юм шүглчихсэн байгааг мэддэг байсан. Тийм л учраас төрсөн өдрөөр нь ээжээрээ хийлгсэн хамгаалалтай сахиус өгсөн. Тэгээд хөөрхий салъя гэдэг үгийг сонссныхаа дараа хаалганых нь гадаа очиод чивнээд байсан зүйл нь элдв хараал тэр огт биш. Гуйж байна бурхан минь жинчүүлийг хамгаалж өгөөч. Гуйж байна бурхан минь жинчүүлийг хамгаалж өгөөч хэмээн ахин дахин хэлж байсан л болж таардаг. Энэ хөөрхий ууг нь тийм муухай охин биш л байсан юм байлээ. Түүхээ ярьж дууссаны дараагаар нэвтрүүлэгт оролцож буй хэдийн таамгаар бол жинчүүл нь яг л эмхтэй хүн шиг байнга л нүүр амаа арчлаад л үнэртэй усын тэр цацаад байдаг байсан штэ. Тэр нь бодвол нөгөө эмэгний сүнс юм шиг. Харин тэр өрөөгөөрөө бөөн чихэр шоколадтай байдаг байнга л идэж авдаг байсан нь тэр хүүхдийн сүнс байсан юм шиг. Бас магадгүй л юм те. Өнөөх онлайнаар үзэж буй 44 харанхуй сүнс буюу 44 хүн нь энэ түүхэнд оноо өгтөл нийт 27 лаа асхан тэр. Ерөнхийдөө бол 27 хүнд нь энэ түүх амар санагдаж таалагдсан гэсэн үг. Зак ингээд энэ удаагийн дугаарын хамгийн сүүлийн түүхийг уран бүтээлч айдал зочин болох Джон Соми ярьж өгдөг. 3 дугаар түүх шөнийн 2 цаг 45 минут. Энэхүү түүхийг явуулсан хүн нь Солонгосын урт хэсэгт нэгэн загасчны тосхон дунд сургууль зурдаг байсан ба цонхоор нь шууд цэнхэр далаа харагддаг байсан гэн. Түүхийн эзэн охин 9 дугаар ангиа төгсөж зуны амралтанд эхлэх төгсөн нэг өдөр ангийнхаа өөр 3 охинтой сургууль дээр нууцаар үлдээ шүнжин аимшиг юм ярьж хоноо хэмээн аимшигтай ч юм шиг саваагүй төлөвлөхөөг бодож олсон байдаг. Нийнхүү охтын төлөвлөсөн өдөрч болж бүгд л гэрийнхэндээ найзындаа хонон энтер гэж худлаа яриад хичээлж тарах үед нойлын
өрөөнд ороод нуугдсан байдаг. Харуулагч сургуулийн бүх хэсгээр бараг л бүтэн цаг явж шалгаад хөлийн чимээ алсраад хаалга дүгжигдэх чимээ сонсогдсноор охтууд нойлын өрөөнөөс гарan ангита ордог. Ангита дөнгөж ороод гэрлээ асаах гэтэл яагаад ч гэрэл нь асахгүй байсан тул охтууд утасны гэрлээ асаагаад мөн нэгнийхээ гэрээсээ авчирсан лаануудыг асааж байгаад нэлээд хитэн цаг хүссэн хүлээсэн нөгөө аимшигын түүхүүдэд ярилцсан их л кайфтай сууцгаадаг. Гэтэл гинтэл аюулын тохиод дуурахтаа зэрэгцэн бүгд л утсаа хартал хинийхэн ч утас биш байдгаас гадна бүгдийнх нь утас сүлжээгүй. Бас цаг нь яг 8 дугаар сарын 13-ны баасан гараг буюу хар баасан гаригийн шөнийн 2 цаг 47 минутыг зааж байдаг. Охтууд жаахан жирэхэд унтахаар болсон ба унтахаас өмнө 0 орж шүдамаа угаая гэд ортол 0-ийнх нь гэрэлч бас асаж унтраад л байсан байдаг. Дөрөв охин дөрвөлээ 0-ийн өрөөнд дотор байхад л гэрэл нь асаж унтраад байсан ба 0-ийн унтраалах нь өрөөний гадна талдаа байсан гэдэг. Охтууд ч яаран сандрын шүдамаа угааж байхад гинтэл түүхийн эзэн охины чихэнд нь нэг тийм сонин цаасан хуудас эргүүлж байгаа мэтэл гихтөө сонсогдох ба шүдээ угааж дуусчаад анги руугаа алхтал гинтэл ганцаараа үлдчихсэн байхан тэр. Бүүрч их хаагаад алхаж байхад дахиад л ард нь өнөөх цаасан хуудас эргүүлж буй мэд чимээ сонсогдсон ба эргээд хартал хов хоосон коридорын голд үсээ урдуураа унжуулчихсан. Цагаан хувцастай нэг хүн ширээн дээр суучихсан. Номныхоо хуудсуудыг хурдан эргүүлж байснаа гинтэл түүхийн эзэн охины өдөөс мүлхэж эхэлдэг. Охин ч айд сандран зүгтахад өнөөх сүнс хаасаагүй л гарч ирээд байх ба доошоогоо гүгээд сургуулийн хаалгаар гарах гэтэл мэдээж л түгжээд явчихсан байдаг. Охинч бүр яах ихээ мэдэхгүй сандраад байж байхад гинтэл хаалганы нөгөө талаас өнөөх сүнс нь тулаад ирэх ба хамгийн сонин нь царай нь яг энэ түүхийн эзэн охинтой ижилхэн харагддаг. 그 애가 반대편에서 친 거야. Охин чухал алдаж унаад нэг зэрхэд ангита тэгээд бүр гартаа цаасны утга барьчихсан бусад найзууд нь тойроо зогсчихсан байдалтай сэрдэг. Нөгөө хэдээсээ асуудал найзууд нь шүдамаа угаачгаад ирэхэд энэ түүхийн эзэн охин ангита ганцаархнаа зогсож байснаа шууд цаасны утга аваад хоолондоо тулгасан ба энэ үед найзууд нь ашгүй амжиж болиулаад дарж авсан гэдэг. Юу ч гэсэн босож ирээд хоорондоо юу болсноо ярилцахад хамгийн сонин нь бүгд л өөр зүйл ярих нь тэр. Юу хэдүүлээ ог шүдамаа угаагаагүй штэ. Юу хэдүүлээ химийн лабораторийн өрөөнд байсан штэ. Юу хэдүүлээ урлаг заал руу явсан штэ. Химээ бүгд л өөр зүйлс ярьж эхлэх нь тэр. Үүгээрч зогсохгүй бас нэг сонин зүйлс нь энэ нэг зүйл болсны дараа охтууд утсаа хартал цаг нь огт хөдлөөгүй яг л 2 цаг 47 минутан дээрээ байж байх нь тэр. Охтууд ч энд нэг л биш байна гэдгийг хэдийнэ бүгд ойлгосон тул юу ч гэсэн сургуулаас гарцгаа игээд үзтэл мэдээж л бүх хаалх нь хаалттайгаас гадна нэг давхрын бүх цонхнууд нь хамгаалтын тортой л байдаг. Энэ түүхийн эзэн охин нэрээ нойлын өрөөний жижиг цонх онгорхоо байсан штэ гэд очиж үзтэл нэрээ л онгорхоо байсан тул нэг нэгээрээ гарч байтал өнөөх цаасан удас эргүүлэх гихтүү ахаад л ард нь сонсогдож эхэлдэг. Энэ нь мэдээж өнөө сүнс ахаад араас нь ирж харагдах ба түүхийн эзэн охин эхлээд найзуудыгаа гаргаад дараагаар нь ёстой л ам мулт өнөөх сүнснээс мултраад цонхоор гарч амждаг. Охтууд ч харанхуй шнөөр гэрэлтэй газар хайж явсаар ашгүй нэг сургуулийнхаа хажуудах жижигхэн дэлгүүр олоод ортол хинч байдаггүй ба гинтэл гэрэл нь унтарснаа хаалх нь өөрөө түгжигддэг. Бүгд л жижиг дэлгүүрийн хаалга дээр тулаад ирчихсэн ойрлолтоо хадл нүдэж байхад ашгүй дэлгүүрийн ажилтан нь орж ирснээр хөөхий охтууд ч баярлан уйлалдаад л эхэлдэг. Ашгүй энэ нэг ойлгомжгүй гайтай зүйлс дууссан ч дэлгүүрийн ажилтны хийсэн зүйл нь маш сонирхолтой. Дэлгүүрийн ажилтан нь та нар нэрээ хинж санахгүй байгаа мó? Намайг 0 явчихад ирсэн чинь та нар бүгд дээшээгээ хараад гөлөйчихсөн. Тэгээд нэгнийгээ дундаа хийгээд хөл гараас нь өргөчихсөн. Дээш доош нь болгоод л хөдөлгөөд байсан шүү дээ. Би тэгээд айгаад холдсон ч сая та хэдийн орилоныг сонсоод л ирсэн шүү дээ хэмээн их сонин зүйлсийг хийсэн байдаг. Бас нэг хачирхалтай зүйл нь энэ явдлаас хойш
хойш охтуудын сургуулийн форм нь гинтэл багтаад эхэлсэн ба өөрсдийгөө сайн анзаартал үсэн хүртэл маш хурдан ургасан байсан л гэдэг. Энгийн нэг өдрийн хэдхэн цаг өнгөрсөн хэдий ч энэ дөрөв охины хувьд бол хэдэн сар хэдэн жил өнгөрсөн мэтэл нэг тийм сонин цаг хугацааны гажаанд орсон л юм шиг байгаа. Ийхүү түүхээ яриад дуусахад нэвтрүүлэгт орж буухад тэр номын хуудас эргүүлж буй чимээг их л онцлон ёстой амар юм а хэмээн хоорондоо ярилцаж байхад өнөөх 44 харанхуй сүнс саналаа өгөх цаг болдог. 1 2 3 4 хэмээн дараалан лаанууд асаж явсаар 37 лаа ассан буюу 37 хүн саналаа өгснөөр энэ удаагийн дугаарын ялагчаар уран бүтээлч айдол Джонсон Мэд тодорч буугаар энэхүү дугаар маань дуусаж байгаа юм да. Яг шинэ төрлийн контент ямар хүн байна? Бусад кинонуудтайгаа ээлжлээд явбал юу н болохоор байна уу? Манайхан саналаа доор комментоор бичээрэй. За тэгээд дараагийн бичлэг нээх удахгүй тул манайхан юу их мэдж байгаа штэ тий. Лайк сабаа дараад сүсгэлээ сууж байгаарай.